За энэ удаагийн бичлэгээр болохоор дахиад кошин тэнцвэртэй бишээ ашиглаад физикийн бодлогыг энгийн хэлбэр аргаар бодож сурцгаая. За манай бодлого болохоор ийм мөсөн уран гулгалтын тамирчин 500 м зайд B0 хурдтай G-д явж байгаад гинэд тоормослоод зогссон юм хөтөлбөр байгаа. Энд болохоор B0-ийн ямар утганд явсан нийт хугацаа нь хамгийн бага утга авах вэ гэсэн юм асуудал байна. За энэ бодлогыг батахын тулд хэдүүлээ хөтөлбөрийн дэвшилгээ бичиж эцсийн урд нь 0 олсон байна. Эхлээд бол G-д хөдөлсөн байна гэсэн үг. За T1 хугацааг олъё. L-ийг хуваах нь B0, T2 бол B0-ийг хуваах нь A байна. Нийт хугацаа гэдэг бол T1 дээр нэмэх нь T2 буюу L-ийг хуваах нь B0 дээр нэмэх нь B0-ийг хуваах нь A. Хөтөлбөрийн туршид зарцуулсан нийт туулсан замын хугацаа харгалзах хугацаа нь болохоор ийм илэрхийлэл болчих. Одоо энэ илэрхийллийн хамгийн бага утгыг бид нар уламжлал аваад тэгтээ тэнцвүүлээд сэжигтэй зэгүүдээр олж болох боловч хэдүүлээ кошин тэнцвэрлэл бишээ ашиглаад кошитож бодъё гэсэн үг. За илэрхийллийг бичиж L-ийг хуваах нь B0 дээр нэмэх нь B0-ийг хуваах нь A. 2-ыг үржих нь язгуурдаар L-ийг хуваах нь B0, B0-ийг хуваах нь A. Кошин тэнцвэрлэл бишийнхаа дагуу ингэ бичгээр ингэж багсгаж болно гэсэн үг. За хураах үйлдэл байна. 2-ыг үржих нь L-ийг хуваах нь A гэсэн үг. За тоон утгыг орлуулъя. 2-ыг үржих нь 500 хуваах нь 0.5 гэхээр 200 секунд гэсэн арга гарч байна. Тэгэхээр уран гулгалтын тамирчиндээ энэ зайг хэсэг жигд яваад дараа нь тоормослоо удаашраад зогсоход зарцуулсан нийт хугацаа нь хамгийн багадаа 2 секунд болон түүнээс их байна гэсэн үг гарч байна. За тэгвэл энэ тэнцвэрлэл бишийн яг тэнцвэгийн нөхцөлөө хангах нөхцөлийг нь бол энэ хоёр хот хоорондоо тэнцвүү байх хэрэгтэй гэсэн үг. L-ийг хуваах нь B0 нь B0-ийг хуваах нь A-та тэнцвүү байх хэрэгтэй. Эндээс B0-ийн квадрат тэнцвүү, L-ийг үржих нь A буюу B0 нь язгуурдаар L-ийг үржих нь A буюу орлуулахаар 5 м/сек. Анхны урд маань 5 м/сек гэсэн утгатай байх үед нийт хугацаа 200 секунд буюу хамгийн бага минимум утга авч яана гэсэн хариу гарч байна. Ингэж бид нар физикийн бодлогоо бас яг нэг кошин тэнцвэрлэл ашиглаад хэлбэрхээ аргаар бодож болно. Бичлэг үзсэнд баярлалаа.